20 дугаар анги. Энэ хүн урсгал усыг бохирдуулан мөнх тэнгэрийг хэлгэнүүлж их засаг хуулийг зөрчсөн тул одны өмнө толгойг навч хайрлуулах болно. Агуул Чингис хаан минь юухд харамсах юм бэ? Гацгүй хар болгоны мэдээгээд тургуулын хороонд оруулж хачтай. Тэгээд дайн байдны хамгийн түрүүнд явж дайхидаа тулдаж бай. Шилгөөдгөө өөрөсөн сойрхож болох уу? Өөхөх ялсныг тургуулын хороонд оруулан 3-4 удаа гавьяа байгуулсны дараа сая өөх ялнаас хэлтрүүлж болдог журамтай. Тэгвэл тургуулын хороонд оруулчих. Хаан эзэн гэдэг аа. Антан та энэ дэндээ хөөцөлж байгаа юм биш үү? Модонд телевизтэй явахын хараад их юм бодлоо. Амин хэтрүүлээ дээ. Модон төлөөстэй энэ хүн дайсан цай зоригтой тулдах баатар ирж байж мэдхий. Антан. Нөгөө миний амнэрт алтан усын жанжин дахиад хүрээд ирлээ. Ная, жанжин сайд нарыг цасар дурж алтан улсын элчийг хүлээж авахд бэлд. Мэдлээ. Их алтан улсын элчийг Тэмүүжин чи сөвжин утгуулах тавсуу. Гэхдээ та бүхэн бүгдээрээ яс мэдэхгүй бүдүүлгээс болохоор ганц удаа уучлээ. Юун байна? Манай үргэлж энэ вангын 9 жингээр хөшөөрө таних байлгүй. Би танихгүй. Толгойн 9 жин юм уу? Зөрөгтөн 9 жин байсан юм болов уу? Үнэхээр юу хийдэг хүн байна да. Манай жанжин вангын 9 жин чинь байдж тэрч байтугай явж байсан хүн. Өдрөө 3 бомны хэрэгээ аваад юу хүн жингийн их тав чамта толгойд зөрж байна. Чи бас вангын хүншаа таних уу? Манай зөв жанжин 90 настай уушаа баагаас ялагдаж тухдаг нөгөө вангын уушаа байна те. Тэр хүний нэрийг олон сонссон байх шүү. Тэр хүн 150 мянган их хэрэгээ аваад сүүндөөд ард талуудад хүлээж байгаа. Авчир хэврийн бидний 450 мянган их хэрэг юу хүлээж ирчээд толгойд бэлэн болсон. Айж байгаа бол хурдан нэмээд тохоод эдмөтгөрөөгөө зогцсон юм байна те. Чи хотлоо хийж байгаа байдгүй дээ. Манай өргөл жанжин вангын 9 жин их улсын нэртэй жанжин болохоос биш гудрын зурм шиг амт биш ээ. Энэ сэргийн улсыг би өгөн задлах учиргүй байсан. Манай алтан улсыг их далай хэмээвээс манай монголчууд атгаа бистэй төлөвлөсөн юм. Их алтан улсын 100 жилийн язгуурын чи ханхууд байх та. Энэ мөдөд ясны хүүхдээ хараа тань толгойг авъя. Манай дуусчны их ширхэг танаа тэр далайг дүүргээд өгөх байлгүй. Өгч байхдаа таасан дайдаг. Өөжөө. Саватаадын сахад ганц формалгордгүй нийт зэрэг хөнгөн устэйгэн яг хүнлэг рүү очиж вангын 9 жинээр давтлаа. Вангын 9 жин тэргийн жагсаалыг цэгцэл амжиг багтан дайран давтлаа. Мэдлээ. Амтч формалгордож болохгүй одоохон хөдлөе. Харин энэ зөвлөгөөг барьж хорих хэрэгтэй. Тэгээд вангын 9 жин ялсны дараа тэрэг рүү тавьж явуулна үз. Мэдлээ. Хүн байна уу? Ийм эндүү сайн л дээ. Танад хорих болцоод байгаа хүн. Яа сайн байх вэ? Мингана. Чиний тэр адилхан кедан хүн. Энэ удаа Монголын хаанд элчээр зарагдаж ирсэн чинь хараад алтан улсын тусын тулд яваагүй юм байна гэж би айлт мэдсэн. Чи улсаа хурдан явах гэж бүрэн усан дарагдсан сүнөөсөө хүсэж байгаа юм дээ. Монгол алтан улсын цэргийн Яхүлэн дэх тулалдаан. Алтан улсын шинсэн түвшний их цэргийн хүчээр Монголын цэрэгтэй халж тулалдан гэсэн нь маш зөв бодлого байсан юм.
Харин буруу хүн эгчээр явуулсан нь Чингис хааны ашиггүй байдлыг маш дагаар эргүүлж орхисон байлээ. Ийхүү Хятадын түүхэн хөгжлийн хандлагыг шийдвэрлэх эр зориг, сэдсэн бэлэг, хүч чадлын төлөв тулалдаан Яхолинд болсон юм. Монгол Алтан улсын цэргийн Алтан улсын шинсэн түвшний их цэргийн хүчээр Монголын цэрэгтэй халд тулалдан гэсэн нь маш зөв бодлого байсан юм. Харин буруу хүн эгчээр явуулсан нь Чингис хааны ашиггүй байдлыг маш дагаар эргүүлж орхисон байлээ. Ийхүү Хятадын түүхэн хөгжлийн хандлагыг шийдвэрлэх эр зориг, сэдсэн бэлэг, хүч чадлын төлөв тулалдаан Яхолинд болсон юм. Алтан улсын цэрэг үнэхээр далайн усны даруй ажээ. Гэтэл бид тэдний ажил үнэхээр асагс хөдөө юм да. Хаантан Алтан улсын цэрэг 450 мянга, харин манайхан 100 мянга шүү дээ. Хаантан хүчээ шахан байлдахгүй бол ялахгүй гэж мэдэн шүү. Зүйтэй. Би өнөөдөр Яхолинд ясан тавьж хожимын хүнээр өсөөгөн авахгүй. Харин хожимын хүн миний нэрийг үрд дурсан явах болно. Гэнжаа. Тэр гол зогсож байгаа нь Тэмүүжи юм шүү дээ. Юун зэрэг итгэж тэнийг бариулах юм биш үү? Хулгайн тодгойлогч ихлээр барь гэсэн үг байдаг баха. Өнөө логдсон хүчээр тэдэнтэй хүчлэн тулдах юм бидний давуу тал. Хүчээр тарныг шалтгаалж болохгүй. Эцэгвэ Тэмүүжи бидний зүүн орон хятад хаяа. Түүшний чансан одны хүчээр төвлөрүүлэн байдаг гэдэг үнэхээр уран аргагүй шүү. Бэлээд яах вэ? Гэхдээ бид тэдний арганд орохгүй. Бид бүгчигүүрээр дайрвал манай нэг зэрэг 4 хүн оногдно гэсэн үг. Хэрэг зөвхөн тэдний гол хүч болох 14 зэрэгтэй тулдах юм бол нэг хүн нэг тэнцэн. Тэгээд бид ялахгүй юм бол эцэн хиймээр доглон яманаас дор ус гэдэг нь мэдэх болно. Моголай. Манай 10 мянган хүнтэй үхвээс усгүй дайчны хороо хаавна. Таны ард байна. Чингис хаан! Чингис хаан! Дэшнээс 4 дахин их хүчтэй дайсан өмнө ирчээд байна. Эд биднийг авдаг хэлсгээд өөрсдөө далайн устай дүүрлэж байгаа юм. Өнөөдөр Яхолины өндөрлөгийг эзэж, вангийн 9 жингийн жанжин тогон салган авч, өвөг дайцын өшөө харсныг авцгаая. Хүрээ! Хасар! 5 мянган шилдэг тэргийн жагсаалын гаргасан хүч. Моголай зөв хоёроо. Отвор 3,000 хараас даран хамгаал. Мэдлээ. Залим байна. 18 мянган шилдэг зэргийн авч ганц салим мэт дайсны төврө байр морог тун. Мэдлээ. Монгол эхийн ариун сүгээр амлууд өссөн дөргсөн баатруудаа мөнгө тэнгэрийн бэлэн дайрсан сэргүүчийг бадран их хэргийг үүсгэн агуу гавь байгуулах үнт мөчтэй. Хайраад Толгон хэрэглэн дайсны дайрчийг тогтоогоорой. Намсуу харав.
Бидний тулгын зэрэглэгийг хайхралгүй гол хүчрүүн дайр гэж зэдмэд тушаа. Мэдлээ. Оглаа. Маань Номсомар хүчийн дузаатав. Арваста урагшаа. 예순진긴 전진 독의 보상과 화를 미냐라 따라! 따라! 왕등이 승리를 거두고 사람이 좋아요. Манай торгуулийн анги бий тийм. Наяа, хэшигтэн хэрэгэн бид дээрээ. Ашигтэн зэрэг бэлэн байгаараа. Манай торгуулийн анги бас дээшээ дайчин. 앞으로 없은 전진 독 우승! хайрыг аваад ир. Айрик! Агуутай хааны үрээс нараа! Та нарын эдийн хэрэг зэмэрч, ийм өдөр могсон гэж үү? Өвчтийн бардам омог, ялгуулсан жанжин, вангын өжүүгийнхээ нэрийг өрж, жанжин туга байсны гараас хадган авцгаая! Хайрат! Монгол улсын зэрэг мандах энэ тулг данаар шийдэгдэх болоод байна. Хэшигтэн зэрэгүүд миний араас.
Одоохон явууч Вангийн хуушаагийн 150,000 сарын яарахтаа дуудав. Тэд яагаад өдөө бас лэнтгүү лээ? Тэрийг аваад зугтаачих чаа. Тэр аим хадыг өгөхөөс айсаас гацсаагүй. Миний ханаас Жанжан! 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 Элдэ хурдгай. Манай Чингис хаан чиний аймыг хэлтрүүлж байна. Элдэ хай гэж байна шүү. Чингис хаан аймыг хэлтрүүлж байна. Суугаар жилийн тэртээ зүрчид нар дундад улсыг яагаад эзэлсэн учрыг одоо л би ойлголоо. Энэ одоо тийм баатар эзэн тун цөөхөн үлдсэн нь харамсалтай. Вангийн хуушаа хол энзэмтийн улсад биелийнхэн болж ирдэг. Ийш автан улсын ядгуулсан сур удахгүй мөхөх юм байна. Хятадын нутаг тэр аяаран Монголын морин зэргийн чөлөөсөд нутаг болох нь тодорхой боллоо. Индиатаа! Индиатаа! Хатта! Эзний амрыг ирээ. Яхулэнгийн хэрэг явуулж байна. Ялагдчихсан. Явна. Жанжин цэргийн багш гээд бүх цэргүүд алагдаж. Яхулэний тал манай цэргийн хүрээр дүүрчгээд байна. Огшны зөнийг түүшанги. Цэргийн төвлөрүүлүүл гацсаагүй яднаа инээ цэрэгэд байсан чинь яалаад манай гол хүчийг болоод ажиллаа шүү дээ. Хаантаа тэр арга буруудаагүй. Харин нөөцөд байсан Вангийн хуушаагийн нэмэлт хүч хоёр талын цэрэг Яхулинд дууралдан байлдаж байх оронд дайсны бараанаар зугтсан байна. Тэгж яваад 150,000 цэрэг монголчуудын сэлмний эрэнд өртсөн гинэ. Өөрөө тэгээд хаана вэ? Хаавайг мэддэхгүй байна лээ. Бас л нэг хүн сургахгүй алга болсон байдаг байх шүү. Хуушаахуу сэжиний өрхөө сургахгүй алга болсон. Тэр одоо бас Вангийн хуушаахуу бас л сургахгүй алга болсон байдаг байх шүү. Хаантаа хуушаахуу гиндүүд иргэн ирсэн шүү дээ. Тэр ямар нөрөөр иргэн ирж байгаа юм? Ялтын сайд хуушаахуу бивэр хан эзний амрыг айлгаж байна. Чи тэргэн өрхөж газар алдсан болохоор гин мөгдөөс нь хэтрүүлж гарахгүй. Яхаар амиа хорлолгүй наашаа ирдэг бай. Хаантаа би өөх тухай олонтоо бодож үзсэн. Наад шиг насалсан хүн өөхөд харамсаад байх юм алга. Гэвч хаан танийгаа бодон Ардын улсын нутаг дэвсгэрийг бодсондоо явж төрөлдсөнгүй. Хаантаа энэ биний хоосуулыг дикхий сонсож шансид байлдалгүй явахарч амиа хоохоолон зогссон тэр энэ нүглийн өршөө хэлтрүүлж яасан ч болохгүй. Хуушаахуу чамд өөр хэлгүй байна уу? Хаантаа
Тэр их тэргийг дахирсан манган хуушаа хамгаалсан хэд найдаад дараалсан Чанжоу, Шаншоу, Фужоу, Юннэ, Дуншин, Байдинчин галдсан болохоор миний дахин сууж байсан баруун нийслэл даасан хол өнчин арга мэдрэлсийг таюулна үргэлж юм. Гэтэл Тэмүүжин 100 мянган ихцэргээр нь манай 7 мянган тэрэгтэй хотыг дайжуулсан болохоор би хаан эзэндээ үргэлжлүүлэн туслах их хүслийн өгөрдөн хүсэлтийг сэтгэн гарч ирсэн гэдгийг хаан эзэн та гэгээнээр толдсон үгүй юу? Өнөхөр тийм гэж юу? Хаан Хишэхүү дайсаас болохоор барс үдсэн мэт ухаангүй айдаг атлаа. Ард иргэдэд чон мэт огшин авирдаг хүн. Тэрнээс гадна ядалд зүгтгээс өмнө албаны эд хөрөнгийг чанан дээрэмдэж гошууны захирчийг алсын дэм нүгэлтэй. Тийм учраас хүний үзэлтэй. Хаан миний өдөрсөн тэрэг мянган гадар замын тулан ирэхдээ зам зуураасаа хүнс мөн тэргийг хүчээр удаан авч байсан юм ээ. Гэхдээ үнэхээр таталтаар тулсан дад гэсэн гэдгийг минь болгоом үзэх юм уу? Ийм их хэргийн улмаас намайг таалах жоо түүшний чанцгийн гаргасан алтаатай бодохын улмаас манай алтан улсын 400 мянган шилдэг зэрэг нэг хүлээнд амь өргөцсөн. Тэр тэгээд ямар ядсан оногч вэ? Хаан Ехүлийн тулалданд манай зэрэг ялагдсан ванган хуушаатай холбоотой болохоос биш чансанд ямар хамаагүй хэрэг. Харин хуушаа хуу галснаар цаашдаа дайсны бараанаар зогсдог явдлыг татлан зогсооход үнэхээр тустай хэрэг болно шүү. Хаан хуушаа хуугийн өгөхөд харамсах зүйлгүй ээ. Гэхдээ алтан улсын төрийг Жансын химийн ам хэлээ билүүлсэн шадар сайдууд хамгаалж чадсан гэж үү дээ. Хаан миний санахад одоо би тийм аргалд. Манай их зэрэг хуулинд ялагдсанаар манай их алтан улсын 2 жилийн явсан дэвжиж ирсэн түүх баалгархад хүрээд байна. Монголын төмөр морин зэрэг ганцхан зөвхөн хот болгодог улаан эдлэж олон мөчийн захирагчнаар надад цагтаа байлаа. Тангууд ус урд байгуулсан гэрээгэн зөрчиж манай хэл хязгаарын ард иргэдэг том дээрэмдэж байна. 10 хэдэн байдлыг хамгаалах амин чухал асуудал болоод байгаа энэ үед хүүхчмийн сэдвүү хэрэгтэй зүйл алга. Хуушаахыг авах ёстой болов шүүхч мөхс байгааг бодсон гин нэгэн гавьяагаар цайруулах боломж олгоё. Хаан эзний амин хэтрүүлсэн баярлалаа. Эргээ гэлэхгүй орхиж ялагдсан зэрэг яалах шиг амархан зүйл байхгүй. Харин одоо хамгийн чухал асуудал гэвэл дайсны хүчийг тогтоон уухрахын явдал болоод байна. Яасан бэ? Дуурайч. Хаан сайд миний үзэхэд нийслэл хотыг хамгаалах нь хамгийн тулгымцсан асуудал мөн үгүй юм. Тийм учраас цавчаал бомтод тэр хөрөнгөлүүлэн бэхэлвэйс. Өшөөж байна ван хуушаа хуу гаоци сайд бид байна. Ван варангарын тослохэнээр томдлоо. Амбар дахин хуу гаоци шатан зэрэг захируулсан. Хоёулын шугам хамгаалуулъя. Хуушаа хуу шунгарын тослох энэм бол цавчаал бомтыг сахин хамгаалдаг. Ясаар гүйцэтгэе. Хаан баруун таны хамгаалалт үнэхээр чухал боловч яа дөнгөний хойг манай алтан улсын сэргэн мандсын үлгийн нутагнээ. Тийм болохоор тийшээ олон төрлийн хүчийг илгээн хамгаалалтыг шангатгаас Жүндүү хотын ардталд найдвартай болж Тэмүүжин дэд нийслэлийг дайран эзэлж чадсан уу? Үгүй. Миний санахад түүшэн ийчэнсэн дэд нийслэлийн гадна Тэмүүжинтэй шийдвэрлэх тулд хийх гээд байгаа хэрэггүй. Хараалхалт дуслаа. Хараалхалт дуслаа. Жансан минь. Барцгайда. Ван Янган. Энэ удаа чиний сахин хамгаалах хуулийг хэсгийг чухал шүү. Тэгээд чиний ард талын нөөцөд байгаа Хуушаа хуу найдваргүй хүн. Тэр ч байтугай хамтаа хамт явах Жүнхүү Гаоцгийн удирдсан Кеданы зэрэг манай алтан улсад дайсагсан санаа өөрлөдөг баг шүү. Тийм болохоор чи тэрэн сэргээ өгшөдөрдүүлэн өөрөө ард нь хоцроход гэмгүй байх. Тэгсэн цагт Жүнхүү Гаоци дайсантай нэгэн сэтгэлээр тулалдан энийг тунгаан бодно байжаа. Улсынхаа сэргэн мандалтанд хүндэрийн хүчин зүтгэж шаардлагатай. Хаан надад тийм чухал өөр хүлээлгэж байхад би яахан хараа нөөд хойно хатчих болох вэ? Чанс та санаа амруу байж болно. Яваарай. Урд яв гэж шүү. Айдара. Зос. Хаанта. Нэг аниг аваад ирлээ. Үгүй дээ. Өөр завсар даа гэж хэлэх учиртай байсан юм.
Чингис хааны амрыг айлтгая. Бас. 네, баяртай мэдээ дуудаж ирсэн шуугагаан торон хийчдэг эвгүй юм боллоо. Өөршөөгөөрэй. 네, энэ дор дардыг хэрхэн шийдэхин чамд үзүүлье. Эд чин жирийн иргэд байна шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ нэг Алтан улсын цэргийг зогдох үед хурд зэйтүүгээр манай Монгол цэрэгтэй тулалдсан юм. Энэ болохоор эдний цэргийн хүнээс ялгаж үзэж болохгүй. Та нар сонсч бай. Та нарын хүнд мужаан, төмрийн дархан, аарчин, дуугчин, атмны дархан, шаатанчин гээд товчоор хэлбэл гарын уртаа хүмүүс байвал танд очиод зогс. Ойлгож байна уу? Мужаан, төмрийн дархан, аарчин гээд өөрөөр хэлбэл гарын уртаа хүмүүс байвал тийш очиод зогсцогоо. Агаахаа. Эдний яах ч юм бол. Гарын уртаа хүмүүсээс босдгийг амлах гэж байгаа юм аа. Гараад ир. Хурдан гараад ир гэж байна шүү. Хурдан гэж. Хурдан очиод зогс. Очооч. Хурдаач. Зүчээ. Мянган жанжны гаргаж ирсэн хүнийг дагуулаад ирээ. Мянган жанжаа. Наатны аваад ир. Яваа. Ямар гарын уртаа хүм. Мянган жанжин дээр олны дотроос өөрөө чинь дуудан гаргаж ирсэн болохоор наавныг учир байгаа байдгүй. Сүхэр мод хагад чаддаг болохоор мужаан байж таарна шүү дээ. Тийм. Би мужаан. Отон мужаан байж таарах нэ. Тийш очаарай. Хүний амьдралын хамгийн том баяр жаргал юу болохыг хэлээч. Жинхай. Чи юу гэж бодож байна да? Би 8-чин хүн болохоор хорвоогийн газар орноор хэрэг хийж явах нь сайхан байдаг юм. Өөрөөр хэлбэл гэрээ батсан дэсэр шиг явхад миний баяр жаргал да. Зүчээ. Чи юу гэж бодож байна? Миний бодлоор хаврын найдтай намрын малгар цагаа харцаг шонхроо бариад халтар махуугаа дагуулаад ангийн олдоног дүүрэн боцж ирэхэд хамгийн сайхан байдаг юм да. Хаан та харин та юу гэж бодож байна? Талан нутгийн маатригийн амьдралын хамгийн жаргалтай үе бол даралж гутаан дормжиж байсан хавьгүй хүчтэй дайснаа дарж хат. Хайртай эхнэрийн булааж хамаг ховшлын эзэмдэж эдний нулим сарн нүрийн угаахад л байдаг байх та. Харахгүй хонтоо гэлээ. Ой. Өөр гарын урдуутай хүн алгуу. Ani тийш. Хайжараа. Мянган жанжин чи юу хэлэх гээ? Хаан та. Би танд амьдралын баяр багтлаа хэлэх гэсэн юм аа. Тэгээд хэлэл дээ. Инхсэн улсад нэг сайхан хуучны үг байдаг юм. Сайн шувуу модоо сонгон суудаг, сайн төшмөл эзнээ олж үйлчилдэг гэж. Тийм болохоор мөнх тэнгэрийн хүчээр байснаа дарчхаад Евсгийн орхон энгийн иргэдэд өршөөнгүй сэтгэлээр ханддаг гэрийн эзэн байна гэдэг энэ хорвоогийн хамгийн том жаргал босуу. Чи тэгээд намайг дайснаа хороо хоцоргүй гэх гээд байна уу? Эд бол таны дайсан дардаг гэж байсан энгийн номхон хүмүүс. Гэхдээ тэд миний маш олон зэргийг хөнөөсөн шүү дээ. Хэрвээ та эднийг алгавал алтан улсын олон иргэн хүл зэйтүүгээр нь танай хүмүүсийг өгөх болно шүү дээ. Тэгвэл би тэднийг эсэргүүцэхгүй болсон устгаад өгнө. Та алтан улсыг хичнээн хүнтэйг мэдхүү. Тэд 20 хүний амиар нэг монгол хүний амийг сольчихвол танай монгол хүн газрын хөлсөнд байхгүй болно гэсэн үг. Тэгээд чамд ямар санаа байна? Хаан та өөрөө ч мэдэж байгаа. Эдний ихэнх нь хятад болон чулаан хүмүүс. Тэд зөрчдөд тус санаа огт хүн ч агуулаагүй.
Харин монголчуудын хэн болохыг мэдэхгүй байсан. Хаан эзэн таны яахыг тэд мэдэхгүй байсан учраас тэд зэвсэг өрн өгсөн. Хэрвээ та эднийг өөршөө хаваад ам дамжин яригдсаар адаг сүүлдэн ад түмэн таны талд орох босоо хаантаа минь үг тун зүйлтэй байна шүү. Сайтар бодогтун. Сайтар бодох юу байх вэ? Одоохон шийдвэрээ гаргах тун. Энэ хоёр бол бас китан хүмүүс. Харин би Монгол хүний үгийг дуудмаар байна. Би эдний хэлж үг зүйтэй гэж бодож байна. Хаантаа би ч гэсэн энэ энгийн иргэдийн амийг хэлтрүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгээд би өөрийн зэрлэг ийм амархан өөрчлөлт байх гэж юу? Өөдөө тий юу гэж бодож байна? Хаан эцэг минь Тата тунгаа багш надад хичээл зааж байхдаа улсын зөв зүйлтэй үгийг тусгаж авч байх нь гэгээ хааны ёсон мөн гэж айлдсан гэдээ. Миний хүүхэд жанжидын дотор ийм ухаалаг бодолтой хүмүүс байгаад би туйлын их баяртай байна. Та нар миний шийдвэрийг өөрчлөе гэж бодоогүй гэж юу? Тийм хүн байсан байх л да. Гэхдээ л санаагаан ил гаргаж хэлээгүй. Намайг Чингис хаан болоогүй байхад бид бодол санаагаан чөлөөтэй хуваалцдаг байсан. Малжин нуурын булингартай усыг ууц суусан дотны хүмүүс байж энэ мэт үнэн үгүй хэлэхгүй дотор хадгалаад байсанд миний уур хурч байна. Чиг одоо над гэрэн хүмүүсийн судалж тавьж наяад очиж хэл. Мэдлээ. Чи тэрнийг таних уу? Хэнийг тэрвлээ? Ягаан нөгөө түлээ чинь Танихгүй. тэгвэл ягаад чи тэрнийг аварсан юм? Харвас номын хүн бололтой байсан юм аа. Хаан таны агуу суу гэлэг багс урдын өшөө хилэнг авч алтан улсын хааныг модон хилжин татдагных нэг хязгаардагдахгүй болов. Та одоостой олон улс гүрний хэмжээ оруулах байжаа. Тэр цагт улсын ёс эрдэн номтой хүн гарын урд үеийн хүмүүсээс илүү чухал байх нь ойлгомжтой. Тэгээд тэр номын хүмүүс дундаас улсын ёс эрдэн тэмэргэд гарч ирсэн да. Минь чи улсын ёс эрдэнтэн сайд мөн үү? Би юу шалах вэ? Гэхдээ дотор газар тийм хүмүүс дүүрэн байгаа. Тийм их гэж юу? Хэрвээ хаан танд тийм хүмүүс их хэрэгтэй байгаа бол би хэдэн хүний нэрийг хэлж өгч болох юм шүү. Тэгээд хэлээ дээ. Юуны өмнө Кеданы Юли Чү цай гэж хүн байгаа. Өөр бас гоо баа юу нэрт манкет